Өмнөгүй аймгийн төв Далан задад нь говьгурган сайхан уулын зүүн сууд оршдог. 2008 оноос эрчимтэй хөгжиж говийн бүс нутгийн гол төв болоод байгаа юм. Хүн амын хувьд 20 гаруй мянган хүн амтай Өмнөгүй аймгийн дэд үтцийн гол бүтээн байгуулалтууд Далан задагт төвлөрдөг. Далан задгачууд Монгол улсын дөрөвдөх том хот болох зорилго тавин ажиллаж байна. 2021 он гэхэд говьчуудын мөрөөдөл биелнэ. Өмнөгүй аймаг дэд үтцийн хувьд хурдтай хөгжиж эхэлсэн хэдэн жилийн өмнө Далан задгачууд эрчим хүчний асуудалтай тулгарч байсан бол өнөөдөр бүх асуудлаа шийдвэрлэж чадчихжээ. Орон нутгийн төсвийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3 мегаваттын хүчин чадалтай эрчим хүчний станцын өртгөл барьснаар нийтдээ аймаг өөрөө 9 мегаваттын хүчин чадалтай эрчим хүч гаргаж эхэлсэн. Ингэснээр алдагдлаа багасгаж аймгийн иргэд болон зарим сумдыг эрчим хүчээр хангах болсон. 2013 он 57220 мегаваттын дэд станцаас аймгийн төв рүү 110 мегаваттын эрчим хүчтэй шугам татснаар Өмнөгүй аймаг 100% дулаан цахилгаан эрчим хүчээр хангагджээ. Гэж одоо эрчим хүчний болж 37 жил ажилласан хүн байна. Энэ өмнө гэрэлтэйгээр хоногдох гэж би мэддэг шугам байлаа да. Нанд мөдөлс сагаад тэгээд их ядарч өсөөд гэж ээлжинд гардаг цахилгаан тасардаг харахгүй үйлчдэг байсан. Тэгээд одоо дэд дулааны станцтай болоод 2 жил гайгүй явсан. Тэгээд станц манд тоглоод энэ дараа төв эрчим хүчний систем холбогдоод одоо нөгөө мондаа гэдэг юм шиг бархаа байж дээ шүү дээ. Нэс мөч мондаатай үйлчдэг байлаа. Урд нь тог тасраал ерөөсө харанхуй байдалтай л амьдардаг цагаан сар болготчил одоо алаатал шинэлдэг байцгаасан шүү дээ. Тэгээ одоо бол энэ тогны асуудлыг шийдэж өгöd хачин сайхан байгаа ерөөсө. Хоёрдугаар тэр нөгөө дулаан ч н одоо бас салцсан дулааны асуудал ч гэсэн хачин шийдэгдсэн ерөөсө дулаахын жилээр хачин сайхан үйлчлээ. Манайх чинь тогтой байхсан тоггүй байх нэг шохон байсан да. Төв эрчим хүчний сүлжээнд аймаг төдийгүй бас дийлэнх сумд холбогдчихлоо. Өөр байна. Жижиг үйлдвэрлэлтгүй ахуй хэрэгцээнд хүртэл байнга байдаг юм бол эрчим хүч байдаг. Тэгээд эрчим хүчнээ байнга их үүсвэртэй байна гэдэг чинь тав тох. Тэгэл хүний бүх хэрэглээний юм болцсон шүү дээ. Одоо энэ чинь 21-р зуун чинь өөр байна. Бид нар энэ бүхэн сэтгэл хангалуун байдаг. Захилгааны асуудлыг бид нар бол бас мөн 2 жилийн өмнө бүрэн шийдсэн. 3 их усүрээр бид нар одоо ингээд аймгийнхаа төвөг холбочлоо шүү дээ. Аймгийн төв маань ингээд нэг өдрөл захилгаан тасарч байдаг. Захилгаанд одоо бид нар уулзтайж байгаа захилгаан царчих юм бол хин ягаад тасалж байгаагүй нэг хардаад эхэлж байдаг. Тийм цаг үе байсан байхгүй бодтой үе тий. Одоо гэдэг захилгаан тэр замын асуудыг мартцсан. Одоо бид нар бол өөр юм олон улсын онгоцны буудал, том аялал жуулчлалын төв Зам дагаж хөгжил гэдэг. Улаанбаатар Далан задгыг холбосон хатуу учиртай авцсан ашиглалтанд орсноор өмнө говьчууд улсынхаа нийслэл рүү хэдхэн цаг давхиад ордог болж цаг зав хэмнсэн машин техникийн эвдрэл багассан гэд олон талаас нь үр өгөөжтэй байгаа бүтээн байгуулалтын энэ ажилд говьчууд сэтгэл хангалуун байгаа юм а. Өмнө говьт маань хамгийн их одоо ингэж Монгол улсын ирээдүй болсон энэ өвчүүд, энэ баялагууд, энэ төслүүд байдаг боловч ард иргэдийг ингэж дэд үтцийн асуудлаар хангах асуудал учир тутагталтай явж ирсэн. Энэ нэгдүгээр замын асуудал байсан. Өмнөгүй аймгийн төвийг Улаанбаатарт холбох зам бол зайлшгүй хэрэгтэй асуудал байсан. Мөн захилгааны их усрын асуудал байсан. Энийг одоо зайлшгүй шийднэ гэж тэр ийм нэг нугуулбар гэдэг нэг гаргадагдаа тэрнийхэн дээдллийн хоёрт нь ингээд бичсэн байдгийг би бас сая харж байгаа. Манай хүмүүс ч гэсэн тэр мэдж байгаа. Тэгээ энэ асуудлыгаа бол бүрэн шийдлээ. Засгийн газарт байх хугацаанд энэ замын асуудал төр бол одоо бас нэг засгийн газрын гишүүн чинь бас нэг ингээл энэ асуудлыг шийдье гэж засгийн газрын хурал болгон дээр яриад байхаар чинь бас л шийтгэхээс гарахгүй асуудал болдог байхгүй юу? 13 онд энэ ажлаа эхлүүлээд бид нар шавын тавьж эхлүүлээд тэгээ 2014 оны намар бид нар яг хүлээлгэж өгсөндөө маш сайхан зам болсон. Тэгээ энэ замаар одоо явхаар зам дагаж хөгжил гэж эн чинь одоо шууд утгаар бол эдийн засгийн маш их ач холбогдолтой шүү дээ. Энэ ямар нэгэн тийм худалдаа наймаа биш юм. Энэ замын хөрөнгө оруулалт зам гэдэг бол хүн болгонд өрх айл болгонд очисон тийм хөрөнгө оруулалт. Зам дагаж хөгжил байдаг. Энэ бол бид нарт бол өмнө говьчууд одоо маш их хөгжил авчирсан тийм сайхан зам болсон. Ачаатай дэрэгтэй бол саадгүй явал дахиад 16-7 цаг явдаг байсан. Поргонтой бол нэг 11-12 цаг явдаг байсан. Одоо
шугамын автобус 8 цаг 9 цаг явдаг юм уу та. цаг зав хэмс одоо засмал замтай болоод одоо хоолорхож одоо хуучин шорон замаар чинь одоо маш л одоо их ядардаг одоо шорон замаар явах ч одоо ирэх очих их ядаргаад одоо чинь засмал тавьцаа одоо тэгээ нэг 5 6 цаг яваад одоо ер нь ядрахын зав өгөөл одоо дахиад ирэх юм биш үү одоо хойш найцаашаа явах нь одоо маш ажил юмс одоо энэ уул хараа одоо засмал замаа яхан дагуу тэгээ төгжил бол маш их болж байна. Өмнөгов аймгийн сүүлийн жилүүдийн хурдтай хөгжил нь хийж гүйцэтгсэн бодит ажлуудаас харагдаж байна. Хөгжил, хүн ардын сэтгэл тэнгэр байна гэдэг бол зөв бодлого, зөв удирдлагатай шууд хамааралтай юм. Улаанбаатар хотоос 70 задгадыг холбосон хатан хужилтай засмал замтай болсон бол аймгийн төвөөсөө баруун тийш алсагдсан сум руугаа мөн зам тавиад эхэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө дахин шин замын нээлт Өмнөгов аймагт боллоо. Зам дагаж хөгжил гэдэг үнэхээр үнэн юм. Сэлэнг дахны чиглэлд зам тавьсан. Мөн Улаанбаатараас хойд лагер туслангуудтай холбох зам тавьсан. Энэ чиглэлд зам тавьсан дадлаг туршлагатай үндэсний одоо 2 Монгол залуу ус урсан үндэсний 100% хөнгөрөлттэй компани манай цогцсон сум шартыг холбох энэ замыг тавих ажиллагааг эхлүүлж байна. Зам бол хүн болгонд айл өрх болгонд хүрсэн хөрөнгө оруулалт байд юм аа. Энэ зах зээл жоохон агшсан байгаа энэ цаг үед энэ зам бүтээн байгуулалтын ажилд Өмнөговын олон одоо залуучуудыг ажлын байраар хангаж ажиллана гэж байна. Энэ үндэсний ханга бүтээн байгуулалтын компанид Өмнөгов аймгийн удирдлага, орон нутгийн удирдлага, манай сумын одоо нийт иргэд маш идэвхтэй тусалж дэмжиж ажиллаарай гэдгийг би хүсэж байгаа. Энэ жилийн дараа бол энэ зам хүлээлээд өгнө. Тэгэхээр бол Улаанбаатарчууд одоо цогцсөөр дамжаад шууд Монголын одоо өмнөд хилтэй холбогддог болж байгаа. Манай цогццын Хамбогд, Баян-Овоо тэр бус нутгийнхан одоо шууд зөвхөн Урагшаа аймагтай холбогдох биш бас хойд өрштэйг холбогдох тийм зам нэгдэж байгаа. Тэгээ энэний чинь дагаад нэгэн энэ оюутлогоо томлогоо том төслүүд байгаа учраас ажлын байр тэнд олон байгаа учраас тийшээ ачаа тээвэр зарчигч тээврийн эргэлт маш ихсэн. Энийгээ дагаад ажлын байрууд зайлшгүй шаардлагатай бий болно. Одоо зам дагсан олон зочд буудал тэр хоолны газрууд бий болно. Үзэр үйлчлэгийн газрууд бий болно. Тэгээ энийг чинь дагаад маш олон ажлын байр бий болж байгаа. Тэр олон ажлын байр бий болж олон одоо ажил эрхэлдэг бизнесмэнүүд цуглахаараа энэ орон нутгаар хөгжиж эхэлнэ. Ер нь бол би энэ Өмнөгов аймгийн цогццын сумын хүн л те. Би нутагтаа нэг төрийн томилгоогоор яваад нэг 20 гаруй жил одоо 22 дахь жил дээр Өмнөгов аймагта томилогдож ирээд ажиллаж байгаа. Тэгээ 20 гаруй жилийн хугацаанд 20 жилийн өмнөх Өмнөгов өнөөдрийн Өмнөгов хоёрын өнгө төрөх бол эрс өөр ялгаатай болсон мэдээж хүн ойлгомжтой гэж хариулах байх. Гэхдээ Өмнөгов, Дундгов гэмүүд Дорногов гэж зэрэгэлдээ аймагуудыг харьцуулаад үзэхэд бол миний нутгийн хөгжил бол бас харьцангуй өндөр түвшинд хөгжсөн байна. Тэгээ 20 жилийн дараах нүдээр харахад бол хөгжлийн түвшин бол мэдээж бусдаатай харьцуулахад бол хурдцтай өндөр байна гэдгийг бол би хэлхэн зүйтэй байх ялгаатай харагдаж байна. Өмнө нь говийг чиглэсэн хатан хужилтай автозам цогтовоо сумыг аймгийн төвтэй холбохоос гадна Улаанбаатар хоттой ч мөн холбосон байна. Ингэснээр энэ нутгийнхан цаг заван хэмнэж богино хугацаанд ажиллаа амжуулдаг болж дээрээс нь нутгийн иргэдийн амьдрал ахуйч сайжирсан байна. За Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу аймагуудын төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох төслийн хүрээнд бас манай Өмнөгов аймаг нь холбогдлоо. Үүний одоо хамгийн ихэнд манай өстөө сум бас Улаанбаатар хот Өмнөгов аймгийн зам дагуу байрладгийн хувьд бас хамгийн дөрөнд холбогдлоо. Ингэснээр бас Улаанбаатар хот руу хамгийн хордондоо нэг 10 цаг явдаг байсан бол өнөөдөр бол нэг 5 цаг даких, 4 цаг хордоо явж байгаа нэг 4 цаг даких. Иймэрхүү боломжтой болсон. Өмнөгов аймаг руу бас засмал замаар хордон явах цаг гарan дакихад ингээд очиж ажиллаж яваа зохицуулах ийм боломжтой боллоо. Мөн энэ бас зам тавьцсанараа бас хүмүүсийн машин техникийн эвдрэл гэмтлийг багасгах, цаг хугацаа хожих ч гэдэг юм уу. Маш олон өндөрлөлийн сайн талыг бол манай цогтовоо сумын ард хүртэж амжилаа гэж бодож байна. Цаашдаа энэ зам мууд маань нэг баялаг зөөдөг зам биш. Тийм хөгжлийн зам байгаасаа л гэж боддоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хөгжил, энэ өөрөө Монгол нутагт Монгол улс орн зөвхөн нэг түүхийдээ хагас боловсруулаад ч юм уу боловсруулах гаргадаг орн биш. Цаашдаа бид нар банк санхүүгийн төв, аялал жуулчлалын төв байх ёстой гэж боддог. Эрдэмт мэрэгд эрдэс баялаг ажилсаг зон олноорон алдартай өмнөний сайхан говь нутаг Өмнөговчууд 21 дугаар зууны босгон дээр их бүтээн байгуулалт
цэцэглэн хөгжилтийн замдаа аль хэдийнэ гарчээ. Сайн байцгаана үзэгчдээ, их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг өнөөдөр баяр өдрийн нэвтрүүлэг эхлэж байна. Бид энэ удаа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролын тухай, тэр дундаа Өмнө Говь аймгийн боловсролын тухай хүргэхээр бэлтгэлээ. Улсын хурлын гишүүн Батэрдний дэмжлэгтэйгээр хүүхэд багчуудыг орон нутагтаа чанартай боловсролыг эзэмшүүлж, орчин бүрдүүлэх, багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үүднээс 2013-аас 2016 онд Өмнө Говь аймгийн боловсролын салбарт 38.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2012-оос 2016 онд Өмнө Говь аймагт сургууль шинээр баригдаж, аймгийн хэмжээнд суурь боловсролын хамран сургалт 100% хүрсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Өмнө Говь аймагт 120 хүүхдийн сургуулийн өргөтгөл, 180 хүүхдийн дотуур байр, 1200 болон 640 хүүхдийн хоёр сургууль, 240 хүүхдийн спортын дунд сургууль шинээр барьж ашиглалтанд орсон байна. Мөн 5 сургууль, 1 дотуур байрны байрлагт их засвар хийж, 9 сургуульд багшийн хөгжлийн төв, 18 сургуулийн биеийн тамирын заалны тоног төхөөрөмж, 3 сургуульд хяналтын камер, 8 сургуульд технологийн кабинет, 19 сургуульд 82 ухаалаг самбар нийлүүлж сурах орчинг сайжрууллаа. Өмнө Говийг өөртөө хөгжүүлээ гэдэг нь Өмнө Говийн хүмүүс маань энд тодорхой хуримтлалтай болоод ахуй хэрэглээг давтчаад хуримтлалтай болох юм бол залуу байхдаа хүүхэд байхдаа хүсч өрөөж явсан юмад энд бүтээн байгуулалт их юм шүү дээ. Өмнө Говь аймаг боловсролын салбартаа нэг юм цогц тогтолцоогоор Өмнө Говь аймаг одоо Монгол улсад танигдана гэсэн зорилгыг бол 2 жилийн өмнө тавьсан юм. Монгол маань илүү юм, Монголын түүх маань илүү юм, Монголын ёс заншил маань илүү юм, Монгол хүмүүс маань илүү юм а гэдгийг мэдрэх тэр сэтгэл, тэр итгэл үнэмшил чинь өөрөө Монголын тусгаар тогтолцооны баталгаа. Манай боловсролын салбарын бас нэг эрхэм зорилго бол дэлхийн боловсролыг их нутгаасан гэдэг ийм зорилгыг одоо эрхэм зорилгыг тавиад ажилладаг. 2014-өөс 2015 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 19 сургууль, хувийн хөвшлийн 1 сургуульд 10,842 сурагч суралцаж байгаагаас 1-р ангид 1358, 10-р ангид 777, 12-р ангид 561 сурагч суралцаж байна. Мөн төрийн өмчийн 24, хувийн хөвшлийн 4 цэцэрлэгт нийт 5,062 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм. Нийт ерөнхий боловсролын сургуульд 595 цэцэрлэгт 166 багш сургууль хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Тэр Өмнө Говь аймаг бол нэгдүгээр тул хүртээмж нэмэгдүүлээд ялангуяа сургуулийн өмнөх боловсрол дээр бол одоо үндсэндээ 450 гаруй хүүхдийн судалтай цэцэрлэгээр ашиглалтанд оруулсан байна. Цаашлаад дахиад барих га зураг тусам боловсруулагдаад төсөвч суугадаад ингээд ажил нь эхлэх явж байгаа зүйл байна. Ямаас мөн дээрээс 1200 хүүхдийн сургуулийн асуудал яригдж байгаа. 1200 хүүхдийн судалтай сургууль орон нутгийн өрөнгөөр барьж байна. Одоо энэ сард энэ жил ирэх жил имжлэхэд ашиглалтанд орчих болов гэж ингэж харж байна. Тэгэх юм бол Өмнө Говь аймаг маань 70 задгад сумандаа одоо 1.3 цаашлаад нэг ээлжинд орчих юм боломжтой. Нэг ээлжинд орно гэдэг маань нөгөө хүүхэд маань нөгөө өвдөөс хойш нь өөрсдийгөө хөгжүүлэх, хичээл үйл ажиллагаанд хамрагдах тийм боломж нь нэгдэнэ гэсэн. (2012-оос 2016 онд Өмнө Говь аймгийн хэмжээнд 15 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсноор аймгийн цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 92.9% нь цэцэрлэгт хамрагдлаа. Мөн 544.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 цэцэрлэгийг хүүхдийн ороор ханган 9 цэцэрлэгт гадна тоглоомын талбайг байгуулж хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.
200 хүүхдийн цэцэрлэг маань 15 онд ашиглалтанд орсноор Өмнөгов аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй тэр дундаа 76 сумын 8 багийн хамран сурах тойрог харгалзахгүйгээр нийт 300 гаруй хүүхдийг хамруулснараа онцлогтой. За мөн тэр дундаа онцлог нь гэх юм бол дөнгөж 15 он гараад 2 нас хүрсэн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй байсан. Хуч наруул яслын насны 140-50 хүүхдийг хамруулж 3 бүлэгт энэ 140-50 хүүхдийн хамруулж бас ажилтай аав ээжүүдийг аргашаа хүүхдээ санаа зовхгүйгээр ажил амьдралаа зохицуулахад нэлээд чухал үүргийг гүйцэтгсэн. Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр Авиас аймгийн дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж энэхүү хөтөлбөрийн хүрээнд Авиас хүүхдийн урлагийн фестивалыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 19 сургуулийн 1600 хүүхэд оролцож өөрсдийн сурч мэдсэн, илрүүлж хөгжүүлсэн Авиас бэлгээ олон нийтэд сурталчилж харуулсан юм а. Өмнөгов аймаг Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багчуудыг хөгжүүлэх, хүсэл мөрөвдөлтөд зорилготой иргэн болж төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх, төрийн түвшинд сум орон нутгийн удирдлага, эцэг эхчүүд хүүхэд багчуудын хүсэл мөрөөдлийг сонсдог, ойлгодог байх. Тэдний амьдарч байгаа нутгаа хөгжүүлэх гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хамтран ажилладаг байх үүднээс аймгийн ардчилсан намтай хамтран хүслийн захиа надад мөрөөдөл бий гар зүргийн уралдаан нэг санаачлан зарлаж шилдэг 110 хүүхдийн бүтээлийг эмэгтгэн сэтгүүл гарган олон нийтийн хүртэл болгосон байна. Сурагчдын математикийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын гавьяат багш Банзрагч ахсны нэрэмжит говийн бүсийн математикийн олимпиадыг жил бүр ивент итгэн зохион байгуулж ирлээ. Өнөөдөр баярын нэвтрүүлэг Өмнөгов аймгийн 70 задгад сумаас үзэгч та бүхэндээ за хөдөө орон нутгийн хүүхдүүдийн бас сургалтын орчин ямар байна боловсролын талаар өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ийм сэдвийн хүрээнд бас хүргэж байгаа. За тэгэхээр бид яг одоо Өмнөгов аймгийн 70 задгад сумын за лаборатори 1-р бүрэн доод сургуульд ирсэн байна. За тэгэхээр энэхүү сургууль маань 1927 онд байгуулагдсан. За Өмнөгов аймгийн одоо анхны уугуул сургуулиудын нэг юм байна. За тэгэхээр энэхүү сургууль маань 1900 одоо орчим сурагчтай, за 100 гаруй багш ажилтнтай ийм одоо том хэмжээний сургууль байгаа юм байна. За энэхүү одоо сургууль манаас ямар сургалтын орчинд бас хүүхдүүдийн одоо сурагчдын одоо боловсролыг дэмжин ажилтгийг үзэгч та бүхэнд одоо сурвалжлал өргөе. За манай сургууль Өмнөгов аймгийн 70 задгад сумын лаборатори 1-р сургууль 1927 онд байгуулагдсан. Өмнөгов аймгийн хамгийн уугуул сургууль, хамгийн олон сурагчтай, хамгийн олон багштай ийм сургуулиугаар өнөөдрийн байдлаар 1894 хүүхэд хичээлж байна. Нийтдээ 55 бүлэгтэй, 80 багштай, багын 23 бүлэгтэй, дунд ахлахын 7 бүлэгтэй ингээд сургууль хүмүүжил ажил явуулж байгаа. Энэ одоо түүхэн хамгийн уугуул сургууль байгаа. Үндэсний лаборатори 1-р бүрэн дунд сургууль нь сурагчдын авиас чадвар чадамжийг гарааны түвшингөөс 10-аас 20% ахиулж, багш бүр чадваржих технологиг эзэмшнэ гэсэн зорилгыг дэвшүүлэн бага боловсролын шинжилсэн цөм хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, 6-аас 9-р ангид олон улсын жишгт нийцсэн шинжилсэн хөтөлбөрийн тохирцыг турших ажлыг үр дүнтэй гүйцэтгэх, хүүхэд өөрөө чиглүүлэгч хөтөлбөрийг дунд ахлах ангид зэрэгцүүлэн туршиж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Манай сургууль 2013 онд аймгийн тэргүүний сургууль болсон, 14 онд аймгийн тэргүүний хамт олон болсон. За боловсролын яамны лаборатори сургууль байгаа, аймаг болгонд 1-2 одоо лаборатори сургууль, улсын хэмжээнд 40 лаборатори сургууль туршилтын ажлыг зохион байгуулж өнгөрсөн хичээлийн жилд бол 1-5 дугаар анги бага боловсролын цөм хөтөлбөрийн туршилтыг амжилттай хэрэгжүүлээд турших ажлыг амжилттай хэрэгжүүлээд энэ хичээлийн жилд аймгийнхаа нийт 19 сургуульд бусад 19 сургуульд түгээн дэлгэрүүлэх ажлыг бас чанартай сайн зохион байгуулж боловсролын яамны мониторингийн багаас сайн үнэлгээ аваад ингээд явж байгаа юм сургууль.
Тус сургуулийн сурагчдыг зөв бие хүн болон төлөвшүүлэхийн тулд анги бүр 2 дахь жилдээ 5 зорилт дэвшүүлэн гарсан үр дүн амжилтыг тооцсон ажиллаж тодорхой үр дүн хүрсэн байна. Энэхүү зорилтын үр дүнд сурагчдын 62% нь цэвэр сайхан бичгтэй болж мөн сурагчдын ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар 30-аас 50%-аар ахсан үр дүнг үзүүлжээ. Сургуулийн захиргаанаас сурагчдын авьяас чадварыг 5 чиглэлээр судалж онцлон, багш нарын багшлах боловсон хүчний нөөц бололцоо боломжинд тулгуурлан 44 төрлийн секц дугуулангад нийт сурагчдын 93.6%-ийг хамруулан хичээллүүлжээ. Хүүхдийг авьяас төлөвшөл, авьяас төлөвшлөөс гадна бас хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд их анхаардаг манай сургууль. Тэгээд авьяасын нээж байна, төлөвшүүлж байна. Тэгээд маш олон секс дугуйл манай сургууль дээр хичээлдэг. Энийгээ даа хүүхдөрөө хөгжиж байгаа. Спорт бүжгээр хөгжиж байна. Манай сургууль Ботгон гэж чуулгатай. Өнөөгийн даа бүжгийн спорт маш их өндөр хөгжиж байна. Аэробик шоу хөгжиж байна. Тэгээд усын юуны техник сэтгэлгээний дугуулангууд бол улсдаа бүр алдартай. Хүүхдүүд маань зөндөө их медаль авч ирдэг улсаас. Оюуны спортоор гэвэл шатар даам айкугийн секс дугууланд тогтмол хичээлдэг. Тэгээ урлах болохоор даажуу багштай Ботгон чуулгын ардны мужиг дуулаачхан тэгээд сагсан бөмбөг уйлуул тээсээ секс дугуулан маань тогтмол хичээлдэг. Ер нь хүүхдүүдийн секс дугуулангаар одоо хүүхдүүдийн авьяас чадварыг спортын төрлийн болон урлагийн төрлийн секс дугуулангаас хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхээс гадна хүүхдээр одоо дугуйлан удирдуулах ажлыг бас амжилттай туршиж хийж үзлээ. Дээр нь одоо тагас жилээр сонирхсан хүүхдүүдийг дугуйлан сэргийж хичээллүүлэх ийм одоо бас туршилтыг Суур боловсролын шинжилсэн хөтөлбөрт болохоор хичээлээс гадуурх цаг, амьдрах чадвар суралцах энэ цагийг болохоор анги удирсан багш өөрөө удирдах явуулна гэдэг одоо туршаад 2 удирдал туршиж байгаа. Тэгээд энэ туршилтын хугацаанд болохоор манай анги шувуу ажиглагчдын клубт 2 сар дэлгэсэн. Тэгээд дэлсэд хамгийн ихний үйл ажиллагаа юу гэхээр 5 сарын 1-ээс 15-ны хооронд манай Өмнө Говь аймгийн урд талд байрладаг Далангийн гол гэдэг гол дээр болохоор нүүдлийн шууд ирж буудалдаг. Тэгээд энд хүүхдүүд очиж шувуу ажиглалтын. Тэгээ шувуу ажиглаад өөрсдөө зургийг дараад өөрсдөө шуугаа судлаад энэ ийм шувуу байна. Энэ бол тэгдэг ийм идэж тэжээлтэйж гэдэг юм. Хүүхдүүд өөрсдөө судалгаа хийгээд тэгээд шувуу маань 5-7 хоног тэндээ буудлаад хаашаа байгаль талаар явдаг. Тэгээ хүүхдүүд маань 6-ын дараад Монголын шувуу ажиглагчдын клуб руу явуулдаг. Энд ийм шувуу ирлээ, ийм шувуу ирлээ. Хамгийн сүүл 5 сарын 5-ны өдөр бид нэр шувуу ажиглах үйл ажиллагаа явуулсан. За тэнд болохоор хүүхдүүд шууд хараалт хянж байгаа. Энэ бол хондод ангир байна. Энэ шор эвэртэй байна. Энэ одоо шугуу хөгж байна ч гэдэг юм. Багш бидний мэдгүй юм хүүхдүүд өөрсдөө мэдээд авсан байдаг. Өмнөх жилүүдэд бол бид одоо төлөвшөл авьяас хоёрыг төдийлөн анхаарахгүй орхиод одоо гол нь одоо нэг зааж байгаа мэдлэгийнхээ хүрээнд тэрнийг хэр тогтоож тэрнийг одоо хэр эзэмшиж байна гэдгийг л эргэж шалгаал яваад байдаг гэсэн юм байсан болоод одоо сүүлийн жилүүдэд тавьж байгаа шаардлагын хүрээнд бол зорилт үндсэндээ өөрчлөгдөж ирсэн. Бүхий л одоо талаар нь тэр авьяасын талаар ч тэр төлөвшлийн талаар тэр юу хийхээ сургууль багш нар төлөвлөж ажилладаг. За тэгэхээр бид яг одоо бас Өмнө Говь аймгийн 70 задгад сумын хамгийн отгон сургууль болох 4-р бүрэн донд сургуульд ирсэн байна. За энэхүү сургууль маань бас Өмнө Говь аймагт одоо байгуулагдаад 8 жил болсон байгаа. За 8 жил болсон хэдийч бас маш их ололт амжилтаар дүүрэн одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм сургуулиудын нэг байгаа. За тэгэхээр бүгдээрээ яг одоо энэхүү сургуулийн үйл ажиллагаатай хамтдаа танилцгаая. Тус хичээлийн байр нь 440 хүүхдийн суудалтайгаар 2007 оны 11-р сарын 23-нд ашиглалтанд орж 4 удирдах ажилтан, 34 багш, 12 ажилчин, 805 сурагчтайгаар сургалт хүмүүжлэхийн ажлыг эхэлснээс хойш 2009 онд спорт зал, 2010 онд 240 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж А корпус нь 1-ээс 5 дугаар анги нь хичээллэхээр анги танхимын зориултанд оруулж, Б корпус нь дотуур байрны зориултаар ашиглан 80-аас 95 хүүхэд тох тухтай амьдарч байна. 2014-өөс 2015 оны хичээлийн жилд 1018 сурагч 80 гаруй багш ажилтнтайгаар сургалт хүмүүжлэхийн ажлаа явуулж байгаамаа. Бусад сургуулиас нэг онцлогтой зорилт тавьсан юм. Ерөөсөө цахим сургууль болоё гэдэг. Энийг анх байгуулсан.
санаачилсан. За энэнийхээ хүчинд бол цахим сургууль болсон. Хамгийн анх удаа бол яг хөгцөө зэрэг манай өөрийгөө дотооддоо камертай, хяналтын камертай иж бүрэн. За тэгээд одоо ухаалаг самбартай, дээр нь одоо яг хөгцөө зэрэг одоо SCD хавтгай дэлгэцийн телевизийг. Ер нь одоо манай багш нар манай дандаа шохойтой ажилладаг. Гэхдээ шохойтой ажиллахаас гадна бол бас нэг тэр орчин үеийнхээ юмтай технологитой зохицож ажиллая гэдэг байдлаар бол одоо анх юу тавьсан. Одоо хавтгай дэлгэцийн телевиз тийм ээ. Энийг тавьсан. Энэ бол бас их ач холбогдлоо өгсөн. Манай аймгийн сургуулиудын одоо сурах орчин нөхцөл бол боломжийн сайн гэж бодож байгаа. Зөө бүжгийн дугууланд хамрагдсан мөртлөө 90% нь бусад чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх тийм клуб секс дугуулангуудад явдаг. Тэгээ өөрсдөө хөгжүүлэх чадвар аюулгүй сайтай. Шилдэг менежменттэй сургуулийг бол бас улсын хэмжээнд шалгаруулдаг. Хорийн сургуулийг 2 жил тутамд шалгаруулдаг. Бид 12 онд энэ бас болцлыг хангасан. Улсын хэмжээнд улсын хорийн сургуулийн тоонд орж бас шилдэг менежменттэй сургуулаа гэдэг ийм сургуулийг авсан. Хоёр 2014 онд Авиас хүүхдийн фестивалийн арга хэмжээг аймагта 3 бүсээр зохион байгуулж, тус арга хэмжээнд 19 сургуулийн 1600 хүүхэд оролцсон байна. Мөн нар мишээсэн Алтанхан говь минь 300 хүүхэд оролцсон урлагийн тоглолтыг Улаанбаатар хотод соёлын төвөргөөнөөр толилуулж, Авиас хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон хүүхдийг хамруулсан ажлыг зохион байгуулсан аймгийн нэг болсон байлээ. Би бол өсөн дурсан нутгаа өмнө говьчуудаа илүү үсгэж игдэг. Хүн болгоод бас өөрийнхөө амтдаг, өөрийнхөө утгийнхнаа илүүлж боддог байна л да. Гэхдээ өнөөдөр энэ ихтгэл үндэс маань улам эрсдэлцсэн тийм сайхан өдөр байлаа. Энэ дээр бол гол одоо цөм нь бол бүжиг морин хуураар явсан байгаа. Энэ дээр 90 морин хуурч хүүхэд, за 100 хүүхдийн бүжиг, 200 хүүхдийн бүжиг ингэж явсан. Энэ дээр нь гоцлол номер бол маш цөөхөн. За хамтаараа багаараа хүүхдүүд юу хийж чадчихээн, яг өнөөдөр хүүхдэд ямар авиас чадварыг суулгаж байна вэ гэдгийг бид нар харуулахыг зорьсон. Тэгээ бид нар энэ тоглолтоо хийхэд бол одоо бас Монгол улсын маш алдартай одоо найруулагч Сүхбаатар гойг урьж энэ тоглолтоо хийсэн. Тэгэхээр энэгээр дамжуулаад энэ бол зүгээр урлагийн тоглолт. Хүүхдүүдийн. Тэгэхээр энэгээр дамжуулж юу болсон бэ гэдэг ард талдны болсон гэдэг зэрэг энэ рүү эцэг эхчүүд маань ийм гоё юм болдго юм байна. Манай хүүхэд яагаад тэр юмд оролцож болдгоо юм гэдэг ийм сэтэл үүсэж. Манай хүүхэд энэ юугаар хөгжих боломжтой байна мэн гэж. Ахаад ийм хийх боломж байгаа юм гэж юм хөдөлгөөрнүүд эхэлсэн тийм. Тэгээд энэ хөгжлийн хөтөлбөрүүд сайн хэрэгжиж байгаагийн югаар бол хүүхдүүд одоо өөрсдийнхээ санаа бодлыг илэрхийлэх юм дээр нь хөдөөгийн хүүхдүүд нэг жоохон тийм бүрэг энтер байдаг ш. Тийм талаас бол би харьцангуй илүү сайн гэж боддог. Ер нь бол яг хүний хөгжлийнхээ асуудлаар нийслэлийн хүүхдүүдтэй харьцуулахад бол би нэлээ их доогуур орохгүй. Одоо жишээл их баруун аймагуд ч юм уу те их одоо хөдөөгийн аймагтай харьцуулахад бол ер нь их төвчсөн гэж тодорхойлж байна. За бид нар хүүхдүүдийн ингээд авиас урлагийн чиглэлээрээс байж болох юм байна. Эдгээр бол хөгжих юм байна. Бидэнд бүтэн потенциал байна. Нөөц болцоо. Одоо бид оюуны чиглэл хүүхдийн бүтээл сэтгэггүй яаж хөгжүүлж болох вэ? Одоо технологи, одоо техник сэтгэлгээг бас яаж хөгжүүлэх вэ? Өмнө аймаг маань өөрөө уул уурхай бүс томоохон бүс нутаг. Тэгэхээр энэ орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд бол ирээдүйд бол инженер техникийн ажилтан болж энэ уул уурхай томоохон төслүүдээр том инженерүүд ажиллах хэрэгтэй гэдэг нь бас бодлого явдаг. Тийм учраас бол одоо хүүхдийн бүтээл техник сэтгэлгээг хөгжүүлье гэдэг энэ жил бас зорилт тавьж ажилласан. Энийхээ өрөөнд бол энэ жил 2 удаагийн бараг одоо техникийн сэтгэлгээний тэмцээн олимпиад бас зохион байгуулсан. Өмнөгов аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2014 оноос эхлэн Политехник коллеж болон өргөжиж, уул уурхай, автовер, барилга, үйлдвэр үйлчилгээний салбарын 20 мэргэжлэр 800 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт шаардлагатай мэргэжлэр Политехникийн коллежид суралцж байгаа оюутнуудыг аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байран дээр дадлагжуулж, ажлын байраар ханган ажиллаж байгаамаа. Улсын хурлын гишүүн Батэрдний дэмжлэгтэйгээр Политехникийн коллежийн төгсөгчид бүлгийн зохион байгуулалтанд орж, төсөлд хамрагдсанаар боловсруулах
боловсруулах үйлдвэрлэлийн ахын үйлчилгээний нийт 27 бүлгийн 85 төгсөгч мэргэжлийн дагуу тоног төхөөрөмжөөр хангагдан байнгын ажлын байртай болсон байна. Сурах хүсэл төрийн бас байгууллагын хүүхэд багчуудынхаа сурах хүсэл эрмэлзлийг дэмжин хамтран ажиллаж ирсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдыг мэдээлэл зөв компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Булган сумын ерөнхий боловсролын сургуульд 10 ширхэг иж бүрэн компьютер бүхий мэдээлэл зүйн танхимыг байгуулж өглөө. Цогт овоо Номгон сумын цэцэрлэгийн дотоод тогтчлолтод 4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хүүхэд багчуудыг сурч хүмүүжих таатай орчныг бүрдүүлж өгсөн байна. Аймгийн 27 цэцэрлэгт аймгийн номын сан байгуулж багчуудын насны онцлог тохирсон орчин үеийн ном бүхий BBB номын санг байгуулж нутгийнхаа хүүхэд багчуудад оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Боловсрол нь хүн төрөлхтний хоримтлуулсан байгаль нийгэм техник урлагийн тухай мэдлэг арга туршлагыг хойч үедээ дамжуулан өвлүүлдэг нийгмийн үзэгдэл юм. Энэ ч утгаараа Өмнөг аймаг улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багчуудаа дэлхийн боловсролыг их нутгаас нь олгохын тулд бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. 2016 оны 4-р сард Монгол Улсын засгийн газраас дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор сайн оюутан хөтөлбөрийг батлан 2 үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөг аймаг хөгжлийн шинэ шатанд ирсэн энэ үед хүний нөөцийн урт хугацааны хөтөлбөртэй байх нь зүйтэй хэмээн үзэн Өмнөг аймгийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг санаачлан аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд тусгуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрөөр сум орон нутгийн удирдлага тухайн аймаг сумынхаа хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэйг уялдуулан хүний нөөцийн бодлого, мэргэжилтэд боловсон хүчний хэрэгцээ шаардлагаараа олон жилээр төлөвлөн тодорхойлсноор хүүхэд багчууд хэрэгцээд мэргэжлийг сонгох, ажил олгогчид мэргэжилтэд боловсон хүчний дутагдалд орохгүй байх гээд олон сайн үр дүнг авчрах юм а. Өмнөг аймгийнхаа хүний нөөцийн бодлого ихтэй сургуулаа төгсөөд сумандаа ажиллах сонирхолтой залуучуудыг дэмжих зорилгоор эзэмсэн мэргэжлэрээ их нутагтаа ажиллацгаая оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан сум бүрээс 2 70 задгад сумаас 18 оюутан нийт 50 оюутныг сургалтын төлбөрт 100 гаруй сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр улсын хурлын гишүүн Батэрд шийдвэрлсэн байна. Төгсөөд нутагтаа мэргэжлэр ажиллах болсон намаа шиг баяртай байна. Батэрдэн гишүүдэндээ одоо сумынхаа аймгийнхаа оюутан залуучуудыг дэмжиж ийм үйл ажиллагаа явуулсан маш их талархлаа. Баярлалаа гэж хэлмээр байна. Би Өмнөг аймгийн Хөрөм суманд төрж өссөн. Тэгээд сургуулаа төгсөөд тэндээ ажиллах болсондоо маш их баяртай байна. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль 4-р курст суралцдаг. Сургуулаа төгсөөд сумандаа очиж ажиллахаар гэрээсэн байгаа. Намайг Хатган Цэцэг гэдэг. Шинжлэх ухааны технологийн сугуулийн үйлдвэр технологи инженери мэргэжлэр 4-р курс суралцдаг. Энэ жил эзэмсэн мэргэжлэрээр их нутагтаа ажилласаа тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна. Мөн нийт тэнцэн бүх 50 оюутанда бүгднийг сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Тэгээд энэ тэтгэлэг нь болохоор бус тэтгэлгээсээ маш их давуу талтай. Тэр нь болохоор дандаа төгсөх курсын оюутнууд оролцдог. Тэгээд дээрэс нь дандаа төгсөөд сумандаа орон нутагтаа ажиллах гэрээ байгуулснараа давуу талтай байгаа. За намайг Эрдэнэ Чимэг гэдэг. Өмнөг аймаг Булган сумд амьдран суудаг. Улаанбаатар хотод анагаах ухааны нэрэлтэй сургуульд багамчаа ингэж сурдаг. Эцэс мэргэжлэр их нутгаа ажлын тэтгэлэгт хамарсандаа баяртай байна. Тэгээ энэ их том одоо хөрөнгө оруулалт хийж Батэрдэн гишүүдэд одоо баялсан талхтаа илэрхийлж байна. Ингээд үзэгчдээ Хор Монголын үндэсний телевизээс бэлтгэгдэх өнөөдөр баярын нэвтрүүлэг энэ удаа Өмнөг аймгийн боловсролын талаар үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ингээд дараагийн нэгэн сэдвээр иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.